Сайн уу манайхаа. Өнөөдөр бүгдээрээ 1991 онд Солонгосыг нэлээд шуугилж байсан алдартай иргэн талаар бодит явдлаас сэдвсэн киноны төвчлийг сонсноо. За тэгээд алдартай хөтлөгчийн хүүг гэмтэрэгтэн барьцаалж аав ээжээс нь 100 сая вон их чиглэх ба энэ гэмтэрэгтэн хүүгийн аав ээжийг ямар их зовоож цагдаа нарын толгойг эргүүлж байсныг та хэд маань энэ киноноос одоо сонсох болно. За одоо кинонд орцгоё. Киноны маань эхлэлд Сөүлийн хүнд гэмтэрэгтэй тэмцэх хилцээний мөрдөгч Ким дөнгөж сайхан гарсан хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгж байх бөгөөд алуурчин бяцхан охиныг барьцаалаад гэрийнхнээс нь мөнгө нэгсэн боловч мөнгөний нөгөөг болохоор охиныг боомилжалсан аимшигтай аллах гарсан талаар ярьж байлаа. Харин орой мэдээний хөтлөгч Хан Гимбэ цагдаа нарыг хурцаар шүүмжилж дандаа хэрэг гарах үед алуурчныг барьж авч чаддгүй. Гэх зэрэгээр оройны мэдээгээрээ Солонгосын цагдаа нарт их л шүүмжлэлтэй хандж байв. Энэ үед Кимбэгийн эхнэр нөхрийнхөө нэвтрүүлгийг үзэнгээ хүүдээ гиз татлалт нь тусалж байна. За ингээд Кимбэ ажлаа тарчаад ажлынх нараа угаад нэлээд оройтож гэртээ ирснэ. Шууд л хүүгийнхээ өрөөлөө явж орон аав нь хүүдээ зөндөө хайртай. Миний хүү дуртай юм идэж байгаарай. Гэхдээ хүүгээ үнсж өнгөсээр байгаа тардаг. Кимбэгийн хүү Санвуу одоо 9 настай бага сургуулийн сурагч. Гэхдээ төрөлхийн нэлээд бондгор хүүхэд болохоор ээж нь хүүгээ тураачих санаатай ёстой л 9 шүдээр үзэж гинөө. Тухайн үед Солонгосын нийгэмд бондгор байх нь найз нөхдөд болох ирээдүйд карьер өгтөн ч гэсэн нэлээд сөргөөр нөлөөлчих гээд байдаг болохоор ээж нь хүүгийнхээ ирээдүйг бодож байгаа нь. Санвууг дагуулж 7 хоногт нэг удаа зүүн эмчилгээнд орно. Бас өдөртөө жимд очиж гүйлгэнэ. Гэрээсээ гарч орохдоо лифтээр биш шатаар алхаж бай гэж дээш доош нь нэлээд гүйлгдэг. За тэгээд 2 хоногт нэг удаа гадаа гарч дээс тоглох бөгөөд өөрөө балкон дээрээс харж хүүгээ яг дээсээ тоглож байна уугүй юу гэдгийг нь шалгадаг. Иймэрхүү байдлаар хүүгээ тураачих гээл их л хичээж байсан ч хүүн хараа ээжтэй нэлээд гомддог бололтой. Өдрийн тэмдэглэлээр ээж надаараа байнга дасгал хийх юм. Би ч гэсэн турмаар л байна. Гэхдээ бас дуртай аймаа идэж дуртай үедээ тогломоор байна штэ гэж гомдонгой битснийг хараад хэдий сэтгэл нүгдэж байсан ч хүүгийнхээ ирээдүйг бодоод дасгалын яс хийлгсээр л байлаа. Санвуу хичээлээсээ тараад гэрийнхээ дорвох зойронд үе нууцаар орж дуртай аймаа идэнгийн аавыгаа дүүрэн хөтлөгчийн дүрд орж тоглох дуртай. Нэг өдөр хичээлээ тараад догбүг идчихэд хамаг ам хамраа арчаад орох гэтэл ээжтэй баригдчихнө. За ингээд догбүг идлэг загнуулаад гэрийнхээ гадаа нилээн дээстэж байгаад ээжийг хараагүй үед нь кармаалцсан байсан чихрээ идээ сууж идэл нэг үл таних эрд өгч байгаа нь харагддаг. Ингээд орой болсон ч Санвуу байдгүй. Ээж нь санаа зовж Санвуугийн байрны найзууд руу залган хүүгээ асууж эхлэхэд Санвуугийн аав ууралж "Гүй чи чинь юундаа сүр одраагаад байгаа юм бэ? Санвуу найзуудтайгаа тоглож байгаа үз удахгүй ороод ирнэ" гэж хэлээд болиулдаг. Шөнийн 11 өнгөрч 12 болох үед яалтчгүй нэг л бишцснийг мэдэрсэн хоёр нилээн санаан зовж эхлэх үед утсан дуугарч байна. Ингээд утсан автал "Байна уу? Би таны нэвтрүүлгийг үзэх дуртай хүн байна." Та хэн бэ? Санвуу одоо надтай хамт байна. Санвуу яглаараа тантай хамт байдаг үлээ. Маргааш ихэд 100 саяыг бэлнээр билд. Намайг залгахад 3 удаа дуудаал авах ёстой шүү. Бас цагдаад хэлсэн байвал хүү чинь өхнө гэж мэдээрэй. Гэж хэлээд уцаа таслахад Санвуугийн аав ээж хоёр бүр шоконд орж яахаа мэдгүй хэсэгтээ паниктнаа. Энэ үед алуурчин тэдэнтэй гудамжны утсаар ярьж дуусах үед Санвуу хүүг хаанагтай гар хөлийн хүлээд хайцсан байг нь харагддаг. За ингээд маргааш болоход Санвуугийн аав ажилдаа явах гэж байх үед нь эхнэр нь уурлаж хүүхэд чинь алга болчиход байхад яаж ажилдаа явж чадж гинэ гэж хэлэхэд санаа зовлтгүй. Би ажил дээр очиод чөлөө авчаад ирье. Бас замаараа банк орж 100 саяыг бэлдээд ирье. Харин чи гэртээ уцаа шагнаал хүлээж бай. Гэмтэрэгтэнд хүсээд байгаа мөнгийг өгчгöd хүүг маань явуулж л таарна. Харин цагдаа нарт яасан ч хэлж болохгүй шүү. Гэмтэрэгтээ юу гэж хэллээ гэж сануулаад гарч одлоо. За ингээд ажил дээр очиж чөлөө авчаад банкн дээр ирэн 100 сая вооны зээл авч явах үед их л 50 байгаа харагдагч өглөө сандарсандаа 2 уур гутал өмсөөл гараад ирж ээж нь хөрхийн хүүн нэрнгээд хамаг дуртай хоолыг бэлтцэн хүлээж байх үед Санвуугийн аав руу дуудлага ирэх ба. Гимпо нисэх онгоцны буудлын олон улсын нислэг явдаг танхимын өмнө машина зогсоогоод түлхүүрийн дотор нь үлдээ. Бас бүх хаалгыг онгорхоо орхиорой. Машины арын судал дээр мөнгийг үлдээгээд гэрлүүг бариад хүлээж. Хүүг чинь араас чинь явуул заа юу гэж хэлээд уцаа тастна. Ингээд маньхүү инженер нь машинаа үлдээсэн чи яаж гэрлүүг арч чадах вэ? Гэмтэрэгтэй энүүх энд л байгаа да. Гарч ирэхээр нь бариад авъя. Ухааны юм бодоод явахгүй машинаа хараад зогсоол байлаа. Энэ үед Санвуугийн ээж тэссэнгүү цагдаа руу залгаж байгаа харагдана. Дүрсэлэгдэн Санвуугийн аав руу дуудлага ирээд "Та ч хүүдэ хайргүй юм а да тий? Хүүгээ өхүүлмээр байгаа мó?" гэд бахаар нь "Юу яриад байгаа юм бэ? Чиний хүснээр л хийсэн штэ. Мөнгө аваад миний хүүг явуулчих." Гэтэл "Би өөрийн чинь гэртээ хараад байж игээд хахад яагаад наанаа зогсоод байгаа? Яагаад миний үгэнд орохгүй байгаа? Би газраа өрчлөлөө." Гиснээ хотын төвд байдаг Гуктон театр руу чиглээд яв. 40 км-ийн хурдтай яваарай гэж хэлснээр "Би чамайг дагаж байгаа шүү" гэж авд юм да. Санвуугийн аав бүр гайхаж хойшоо гарсан боловч с ิจ гтэй малга. Гуктон театр руу дөхөж ирмэгцээ дахин дуудлага ирээд "Наад зүүн талд чинь дахианы махны газар байгаа. Тэнд машина тавиад нэлээд холдоод байж бай.
гэж хэлэхээр нь хийснээр нь л хийлээ. Ингээд дахианы махны газрын хажуугаар алхаж байхдаа нилээн сэжиг бүхий үнтэй зүрхва энэ нөхөр байж магад гэж бодоод заамдаа давтал энэ хүн цагдаа байт юм да. Сануугийн бүр гайхацсан. Цагдаа нар энд юу хийж байгаа? Гэхэд эхнэр чинь дуудлага өгсөн юм аа. Наа дуугаа яар гэж авд юм да. Энэ үед сануугийн гэрлүү гэмт хэрэгтэн залгаад та надаар тоглоод байгаа мó? Миний төвчээрийг шалгаад байгаа мó? Би цагдаад битгийл гэж анхааруулсан баха. Өнөөдрөө санууд ямар ч хоол өгөхгүй. Удахгүй алчиж магадгүй шүү. Гэж хэлээд уцаа таслана. Хөөрхий ээж нь бүр цөвхрөнгөө барж уйлахаас өөр юу ч хийж чадахгүй нэ. Ядж хахад нөхөр нь бас залгаад чи чинь мангар юм уу? Би цагдаад битгий хэлээрэй гэж хэлээ өстэй. Хүүхдийн маань алчуул яах юм? Гэж тувтан уурлаастай. За ингээд цагдаа нар дахианы махны газрын ойролцоо явж байсан 6 сэжигтэнг барьж аваад шалгаад эхэлсэн ч тэдний хинж гэмт хэрэгтэн байсангүй. Ингээд манай хоёрын гэрт очиж гэрийнх нь утас болон сануугийн аавын утсанд чагнах төхөөрөмж суулгах ба сануугийн ээж гэртээ дуудлага хүлээн суух бол сануугийн аав гэмт хэрэгтэн дуудвал шууд хөдөлгөхөд бэлэн гээд машиндаа хүлээж эхэлдэг. Гэхдээ болоогүй. Юмиг аж мэдхвгээд машиныхаа багажинд нэг цагдааг оруулан хэвтүүлсэн байсан ч нөгөөх нь энд чинь халуун байна. Амж цангаад байна. Тамхиж татмаар байна. Гээд гомдлоод харна сануугийн аав дугтуутай мөнгө өгчиж аргалах жишээний. Гэтэл энэ үед сануугийн аавын утсанд дуудлага ирэх ба. Та нар цагдаа нартай хамтарч ажиллаад байгаа мó? Би юу гэж хэллээ? Яагаад миний үгэнд орохгүй байна? Гэх үед сануугийн аав тесэрч хөөш мөн овш мөн. Чи миний хүүг хурдан тавихгүй бол би чамайг олж аваад алан шүү. Гэж уурлахад хин хэнийгээ зал хэлээд байна. Танаа үг яг одоо алчихуу. Гэх үед сануугийн аав уучлалтгүйн хүүг маань явуулчихал да. Гэхэд би эргээд залгана. Наа цагдаагийн чинь говьм нөхөрлөө. Гэж хэлчээд инээж байснаа уцаа тасалж байна. Ингээд хэдхэн цагийн дараа шүнжэнгөө нойргүй явсан сануугийн аав машиндаа халт зөрмөлдсөн байж исэн чинь гэмт хэрэгтээ ирснээр машиныхын цонхон дээр бичиг үлдээгээд явчвал яах вэ? Сэрээд бичиг нь уншдал хүүхэд чинь алга болчиход байхад шүлсээ гоожуулаад унтаад ах юм аа гэж авд юм да. Сануугийн аав тэр дөрөө гүн гарсан боловч тэр хавьд хинч байсангүй. За ингээд цагдаа нар зогсоолын камерын бичлэгийг шалгаж итэл мань гэмт хэрэгтэн камерыг эргүүлсэн байхыг олж мэдээд цагдаагийн ахмад бүр бөөн ажилтнуудаа загнан наада камерын ажиглал гэж үүрэг өгч явахад юугаа хийжсэн бэ гэж бухимдаастай. Угаасаа аргагүй л дээ. Тэгээд камер харж исэн цагдаа яс ажиллаа хийсэн бол гэмт хэрэгтнийг камер хөдөлгөх үедэн л явж очиод барьж байлаа. За ингээд бүтлгүүцсэн цагдаа нар сануугийн аавд унш хонзон сансан байж магадгүй хүмүүсийг асууж байгаад 2 жилийн өмнө сануугийн аав дотны найзынхаа авилгалын хэргийг илчилснээр тэр найз нь 2 жил шорон цуугаад саяхан гарсан байсан нь их л сэжигтэй санагдан цагдаа нар мань нөхрийг дагаж эхэлдэг. Ким үрдэгч энэ хавьд хүргэлт хийгээд байдаг гомгийн газрын залууг сэжиглэн баривчилж аваад шалгасан ч гэмт хэрэгтэн бас л биш байлаа. Ингээд удалгүй гэмт хэрэгтэн дахин залгаад их нэртэйгээ хамт гимпон сонгосны буудлын дээр хүрээдэр энэ удаад миний эснээс зөрөөд үзээрэй гэд ярьж явах үед цагдаа нар мань нөхрийн байршлыг тогтоох гэж хичээсэн ч гэмт хэрэгтэн 30 секунд болбоггүй юу уцаа тастаж дахин залгаж яриад байсан учраас байршлыг нь тогтоох ямар ч боломж байсангүй. Эндээс харахад мань гэмт хэрэгтэн цагдаа нар байршил яаж тогтоодог талаар нэлээд мэдээлэлтэй байж болохоор санагдана. За ингээд гэмт хэрэгтний хэлсний дагуу ихнэрээ дагуулад мань хоёр гимпон сонгосны буудлын зүг явна. Гэхдээ энэ хоёроос гадна Ким үрдэгч машинд нь байсан бөгөөд нисэх буудал явах замд ард иргэд жигсаал хийж байснаас болоод зам бүр битүү. Тэгэхээр нь сануугийн аав явгууны замаар харин найргуу давхисаар нисэх буудал руу дөгч байтал гэмт хэрэгтэн дахин залгаад Сөүлийн 63 давхар барилгын урт талын хогийн савыг шалгаад үз. Гэхээр нь явж очиод хогийн сав ухаал эхэллээ. Гэтэл нэг зурус байх ба намсаан таавар дээр очгсон байдаг. Ингээд намсаан таврын зүг явж байтал тэднийг дагж байсан цагдаа нар хамаг маякаас атсан. Явж байгааг нь хардаа ёстой бүтэхгүй. Гэмт хэрэгтэн дахин залгаад намсаан таврын хажууд байдаг кабель карн дээр очиод кабинд нь суугаад дээшээ гарвал сануу та хоёрыг хүлээж байгаа. Харин мөнгөө машинд орхиорой гэж сануулхуй хүүтэйгээ уулзна гэдэг үгийг сонссон манай хоёр бүр нус нулимсандаа баригдаж заасан газарт нь очиод хар хурдаараа дээшээ гүн гараад кабель карны кабинд суунаа. Энэ үед кабель карын цонхоор хар сарвчтай малгай өмссөн гэмт хэрэгтэн тэр хоёрын машин сууж байгаа харагдахаа машины багажинд цагдаа байгаа болохоор мань нөхрийг удахгүй барина гэж бодоод одооловоо сэхээ авахтайгаа болж гинэ. Ингээд кабель караар дээшээ гарсан боловч сангүй байсангүй. Тэрнээс 7 дор зүйл юу вэ гэвэл багажинд явжсэн Ким үрдэгч гэмт хэрэгтнийг барих байтугай өөрөө өвтлээ задуулаад зам дээр шидэгдсэн байвал яах вэ? Гомин бүтлгүй болсон. За ингээд гэмт хэрэгтэнд хүсэж байсан 100 сая алдсанаас гадна гэмт хэрэгтнийг үйлдэл дээр нь барьж авч чадаагүй цагдаа нарт уурсан сануугийн аав хамаг хараалаа урсгаж эхлэх үед тэнд байсан нэг цагдаа урдаас нь хэдэрлээд барьцалдаж авангаал алдлаа. Гэмт хэрэгтэнд 100 сая алдсан ч хүүгээ олж авч чадаагүй хоёр маань гэмт хэрэгтэн залгахыг хүлээгээд хэдэн өдөр болдог. Ямар ч дуудлага ирдгүй. Нөгөө өрчин бүр арга нь барагдаад сүүл рүүгээ хоёр талдал ууж эхэлж ин да.
Энэ үед нөгөө гэмтэрэгтэн чинь шал өөр хүний нэр дээр тамга хэлгүүлээд банкнд ороод өөр хүний нэрээр данс нээлгүүлсэн байдаг. 1991 онд өөр хүний иргэний үнэлгийг ашиглаад данс нээлгүүлж болдог байсан болохоор мань гэмтэрэгтэнд ямар ч асуудал байсангүй. Ким мөрдөгч Санвуугийн аав хоёр байнга хамт байгаад бараг л найзууд болох шахсан байх бөгөөд эртээд баривчилсан хүргэлтийн ажилтнаараа ичгүй хоол зөөлгүүлээд иджил бай сайхангаар. Ким мөрдөгчийн хүүн аавыгаа гэртээ ирэхгүй байна гэд бүр солих хувц авчирж өгч байхыг хараад Санвуучаас аав хүн болохоор мөрдөгчийг өргөдөг шиг л болдог. Энэ үед гэмтэрэгтнээс зурвас ирсэн байх бөгөөд сайн уу Санвууг ээжээ. Танаа хүүгийн шүдэ саяхан унсан. Гэд Санвуугийн шүдийг хийцэн байхыг хараад бүсгүй цөрхрөн уйлж эхэлнэ. Арай тавьшраад загтлыг үргэлжлүүлэн унштал танаа нөхөр миний үгэнд юрдөөсөө ордгоо болохоор чамтай харилцахаар шийдлээ. Өнөөдрийн дотор их дэлгүүрийн дээврийн хогийн савыг ухаад үз. Бас заавал улаан өнгийн хувцас өмсөөр. Гисэн байхыг хараад бүсгүй шкаф авахад үзтэл улаан өнгийн хувцас бараг байсангүй. Ганц байснаар нь улаан шубуу өмсөөд их дэлгүүрийн зүг таксидад явж байтал зам бүр битүү. Энэ үед Санвуугийн аав эхнэр нь гараад явсныг мэдэн сандраад явдаг сүмд нь очисон ч эхнэр нь тэнд байсангүй. Ядж хахад хамт явжсэн цагдаа нар нь хоорондоо муудалцаад нэрмээс болоод ах юм аа. За ингээд бүсгүй маань таксинасаа буугаад зууны хар халуунд зузаан шүбтэй хөлсөн гарсан амтан арай гэж их дэлгүүрийн дээвэр дээр гарч ирээд хогийн савыг ухаж гардаг. Тэнд байсан хүмүүс ч бүр гайхаастай. Гэтэл хогийн савн дунд бас нэг зурвас байх бөгөөд энэ дансны дугаарлуу өнөөдрийн дотор 100 саяыг шилжүүл гэсэн байлаа. Энэ үед гэмтэрэгтэн их дэлгүүрийн цонхоор бүсгүйг ажиглаад зогсож байгаа нь зэвүү үрмээр. За ингээд бүсгүй маань гялс доошо буугаад орхон байсан ATM дээр очин зурвас дээр байсан данс руу мөнгө шилжүүлэх гэж оролдсон ч пин кодоо 3 удаа буруу хийснээс болоод карта залгуулчихнө. Хөрхий хүүгээ аварч чадсангүй гэж өөрийгөө зүхэн адар борон дунд алхаж явахдаа тамир төвчээр нь барагдсан уу яасан. Ухаан алдаад унцдаг. Нэг сэртэл сүмийнхэн номлогч ирсэн залбирал үлдэж байгааг хараад өвдөг сөхрөн сүмийнхээ пастраас хүүг нь олж өгөх гун аргаал барж байна да хөрхий. Энэ үед цагдаагийнхан ч бас зүгээр байсангүй. Тагнуулын газраас хүний хоолойг харьцуулдаг төхөөрөмж авчираад Санвуугийн аваас болж шоронд орсон найзыг нь нэлээд байцааж агаад гэмтэрэгтний хэлсэн үгүүдийг давтан уншуулж гэмтэрэгтний хоолой өнгөтэй харьцуулж үзтэл нэлээд адилхан байна гэсэн дүгнэлт гарч ишүү. Тэгэхээр мань нөхрийн бичгийн ивийг гэмтэрэгтнийхтэй харьцуулаа үзэхэд ч бас нэлээд адилхан байв. За ингээд энэ нөхөр Санвууг барьцаалсан гэмтэрэгтэн байх магадлал бараг 99% болцоод байж итэл Санвуугийн аав орж ирээд найзаасаа өвдөг сөхрөн уучлалт гуйж хүүг нь хаануугаа хэлхийг гоох үед өнөөх нь бас хэдэрлээд би хүүг чинь барьцаасан байсан ч чамд хаануугааг нь хэлэхгүй. Энтергээд бөө юм болоо байж итэл нэг цагтаа орж ирсэн ээ. Гэмтэрэгтээ ихнэрлүү чинь залгаад ярьж байна гэж хэлснээр энэ найз нь гэмтэрэг үлдээгвэ гэдг нь батлагддаг. Гэмтэрэгтэн ихнэрлүүн залгаад хүүгийнх нь хоолойг сонсуулсан учраас ямартай ч хүн 9 минут байгаа юм байна гэж бодоод санаа нь жоохон ч гэсэн амарч хоолцоо идэхтэйгээ болоо сууж байлаа. Энэ үед тагнуулын газрын шинжээч гэмтэрэгтний сүүлд ярьсан яриаг сонсож байгаад Санвуугийн олоог кассетн дээр бичиж аваад ээжд нь сонсгосон байна. Гэдгийг олж мэдснээр цагдаа нар тэдний дэрэн энэ тухай хэлэхэд сэтгэл нь арай уужирч байсан хоёр буцаад үүмэрч хүүн өгчгсөн байх уу гэдэгт санаа зовж эхэлнэ. Удалгүй гэмтэрэгтэн залгаад өнөөдөр нэмээд 100 саяыг өгчвөл Санвууг явуулъя гэж хэлэхэд Санвуугийн аав нүдад түүний хэлснээр байхыг хүссэнгүй. Би өнөөдөр ядарч байна. Маргааш уулзъя гэж хэлээд уцаа салгадаг. Мань гэмтэрэгтэн тэр дороо буцаж залгаад надтай яаж харьцаад байна гэд эхлэх үед Санвуугийн аав бүр бөхөмдөж чи ингэж залгаад байвал чамд чихрэгч зоос өгөхгүй шүү. Маргааш залгаарай гэж хатуухан хэлэхэд за тэг яал гэж авч байна. Ингээд маргааш нь болж гэмтэрэгтэн залгаад лото world дээр очиод касныхын хажууд мөнгөө тавь. Тэгээд морин торуулахтаар яваад очивол Санвуу үлээж авах болно гэж хэлэхэд тэр дороо машиндаа суун лото world-ийн зүг явна. Энэ хүүг аврах сүүлчийн боломж жож магад учраас цөрхрөө уйлж байсан ч паркийн зүг хаазаа гიშгээл давхдаг. Ингээд мөнгөтэй цүнхээ үрээд лото world дээр яваад очтолоо. Тэнд арга хэмжээ болж байгаа юм уу яаж байгаа юм бүү минь. Бүр битүү хүн байлаа. Энэ олон хүн дундаас угаасаа аль нь гэмтэрэгтэн аль нь гэмгүүн гэдгийг ялгах ямар ч боломжгүй байна. Гэхдээ энэ хогийн амтан Санвуугийн аавын яагард нь зогсож байх бөгөөд араас нь сэмхэн дагаал яваад байна. За ингээд гэмтэрэгтний хэлснээр нь касны хажууд мөнгөтэй цүнхээ тавиад морин ториулга руу явах үед нөгөө адгийн амтан чинь тэр дороо л цүнхийг шүүрч авч байгаа харагдана. Санвуугийн аав хөрхий хүүн байж магад гээд морин ториулгын ашааг давж ороод тэнд байгаа хүүхдүүд дундаас хүүгээ ирсэн боловч харамсалтай нь хайртай хүн тэнд байсангүй. Адгийн амтанд дахиад нэг сайн дөнгүүлснээ ойлгосон Санвуугийн аавд тэнгэр хол газар хатуу үнэхээр хэцүү байлаа. Удалгүй цагдаа нар хам өрөн дотроос 9 настай Санвуу хүүгийн хөвж бүү цогцыг олсноор анх алга болсноос хойш 44 хоногийн дараа Санвуу хүү нас барсан тухай аимшигтай мэдээг ар гертэн дуулгана. Адгийн амтан гэрийнхнээс нь 200 сая вон авсан юм байж хүүг нь явуулах байтугай задлан шинжилгээний дүгнэлтээр хулгайсаа өдрийнхөө маргааш боомлж амнасыг нь хөнөөсөн дүгнэлт гардаг.
Аав нь цөрхрөн уйлж ээж нь хамаг Библийг ураад хайцсан. Хүүгийнхээ араас гашуудан сэтгэл санаа нь бүрэн нурсан байлаа. Энэ үед Санвуугийн аав амхандаа эхнэрийнхээ сэтгэлийг засчих санаатай хоёулаа дахиад хүүхэдтэй болъё гэж хэлэхэд эхнэр нь бүр их уурлаж надад өөр хүүхэд хэрэггүй. Одоо бүх юм маань өнгөрсөн. Надад миний хүүл хэрэгтэй байна. Чи тэр өдөр намайг санаа зовж найзууд руу ярьж байхад юу гээд байлаа? Одоо чи амлсандаа хүр. Хүүг маань амьд минь давчир гэж уйлаа урилах нь үнэхээр зүрхтсэн. Хүүг нь аврах амлалт өгч байсан ч ажиллагаа нь бүтлгүйтсэн цагдаагийнханд хэлэх үг байсангүй. Хамаг юмаа боож аваад тэдний байшингаас явж байх ба. Ким мөрдөгч Санвуугийн автаа уулзан чин сэтгэлээсээ уучлалтгүйн хариуцлагагүй ажилласандаа гимшиж ажилласаа гарч байгаагаа дуулгадаг. Энэ бүх үйл явдлаас хойш сарын дараа Санвуугийн аав буцан ажилдаа орсон байх бөгөөд орой мэдээгээ эхлүүлэхэд бэлэн болжээ. Гэтэл өнөөрөө хамгийн ихний мэдээ Санвуугийн талаар байх бөгөөд хүүгийнхаа тухайн мэдээг уншиж эхэлмэгц Санвуугийн аавын хоолой зангираал эхэлнэ. Санвуугийн аав алуурчинд хандан төгс гэмтэрэг гэж байдаггүй юм шүү. Чи хизээ нэгэн цагт баригдах болно гэж нус нулимсандаа утгалдан байж хэлэх ба тухайн үед алуурчны ярьж байсан яриаг нэвтрүүлгээрээ цацаж ийм хоолойтой өмнөг таньж мэдэх бол бидэнд заавал хэлж талигач хүүгийн маань үхэлд шудрагаас тогтоож өгөөрэй гэж нэвтрүүлгээрээ дамжуулан арт түмнээсээ гуйж байгаагаар энэ удаагийн кино маань төгснө. За одоо та бүхэндээ тухайн үед алуурчны утсаар ярьж байсан бижилгийн хэсгээс сонсуулъя. 국내선으로 좀 오십시오. 그럼 사모님이 직접 나오십시오. 아저씨는 못 믿겠어요, 제가요. 죽기를 바라죠. 우리 마지막인 줄 아십시오. За тэгээд энд хүртэл үтсэн таад маань дотроо нэг л асуулт тавьж байгаа бах те. Энэ алуурчин хэн байсан бэ гэд. Яг энэ асуултад цагдаа нар одоо болтол хариулж чадаагүй л байгаа буюу тэр хэрцгий алуурчныг одоо болтол барьж чадаагүй л байгаа. Энэ нөхөр Санвууг угаасаа тавьж явуулах ямар ч бодолгүй байсан гэдэг нь Санвууг барьцаасан 2 дахь өдрөө алснаас ойлгомжтой байгаа юм л да. Тэгсэн мөртлөө хогийн гар 44 хоногийн хугацаанд нийт 85 удаагийн дуудлага хийж аав ээжд нь хүн амьд байгаа мэтээр жүжиглж 200 сая вон салгаад авцсан. Тэр байшингийнхан зогсоолд байгаа камерын байшлыг мэдчихсэн цагдаа нарын толгойг яаж эргүүлж мөнгө авахаач сайн судалсан. Энтергээд энэ бол яалтчгүй урдчлан бэлдсэн ноцтой ойрог байгаа юм л да. Таад миний оруулсан цуврал алуурчдын эрлэг гэд киног үзсэн бол тэр кинон дээр гардаг Кон Илё мөрдөгч энэ хэргийг судалж үзээд алуурчин маш тайван магадгүй техник технологийн салбарт ажилладаг хүн байх. Магадгүй алуурчин цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байж болох юм гэсэн таамгийг дэвшүүлж исэн байлээ. За тэгээд цагдаа нарт хурууныхээ ДНК антэргээд бүр ямар ч баримт байхгүйгээс гадна хогийн алуурчин ядаж ганц камерын бичлэгч байхгүй. Ганц байгаа баримт нь сая сонсуулсан хоолойны бичлэг л байгаа. Магадгүй зэн нэг өдөр энэ хоолойг сонссон хүн алуурчны тухайн мэдээллийг цагдаа нарт өгнө гэсэн найдлагад үлдэж байна да. За тэгээд энэ бичлэг таалагдсан бол лайк сабадархаа мартав. Дараагийн бичлэгээр иргэн уулзцгаая.